Сэтгэл судлал сонирхдаг судалдаг хүмүүст үзэхэд тохиромжтой кинонууд Part 1 A Beautiful Mind 1974 онд Принстоны их сургуулийн танхимд нэгэн чимээгүй оюутан цонхоор гадаг ширтдэг. Түүний нэр бол Джон Нэш. Хүмүүстэй ярилцахаас илүү бодол давтах дуртай энэ залуу дэлхийд өөрийн аргаар хүрэхийг хүсдэг байв. A Beautiful Mind кино математикч Джон Нэшийн бодит амьдрал дээр тулгуурлан дүрсэлдэг. Гэхдээ энэ кино тоо эсвэл онлын тухай биш. Энэ бол ухаан, төсвөр төвчээр хайр итгэлцлийн тухай түүх. Залуу наснда Нэш тогтсон хичээлээс илүүтэй өөрийн дотоод онолыг боловсруулахад бүх анхаарлаа хандуулдаг. Эцэст нь түүний авьяас үнэлэгдэж, хожим нь эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртэх хэмжээнд хүрнэ. Гэвч энэ зам шулуун байгаагүй. Нэшийн амьдралд хамгийн хүнд сорилт нь өвчин байсан. Түүний шизофрен гэх сэтгцийн эмгэгтэй болохыг онцлоход түүний бүтээсэн ертөнц бодит байдал хоёрын хил алдагддаг. Түүний оюун ухаан дэлхийг өөрчилж чадах үс хүчтэй байсан ч түүнийг дотроос нь сорьсон зүйл түүнээс ч хүчтэй байв. Кино Нэшийн оюуны хямралтайгаа хэрхэн тэмцэж, эхнэр Алисагийнхаа дэмжлэгээр хэрхэн амьдралаа эргүүлж чадсан тухай өгүүлдэг. Түүний ялалт онлын зөв буруу дээрээ биш, харин хүн чанар, ухаарал, хүлээн зөвшөөрөл, итгэл дээр тогтдог. A Beautiful Mind бол гайхамшигтай ухаантны тухай түүх биш. Энэ бол амьдралын ээдрээ дунд өөрийгөө алдаж дараа нь дахин олсон хүний тухай кино юм.